За 3 сарын 14-ний тэмцээн ялагч нар мандах. За деклистээ танилцуулах гэж байна. За би энэ тэмцээнд Ями Мицуругээр орсон. За ер нь бол декийн үндсэндээ бол Ями дек. Үндсэн Ями болохоор 3 капсэ, 1 маршмау, 1 куки, 1 чопа чопс. За ингээд бол үндсэн 6 Ямитай. Тэгээд энэний араас болохоор үндсэн мейн декийн инжин нь болохоор Мицуругийн инжин орж байгаа. Яг Мицуругийг сонгосон бэ гэхээр энэ хоёр дек аль тал руугаа бриж хийж чаддаг. Ямигаас комбо ихлэ Мицуру ордог. Мицуругаас комбо ихлээд Ями руу орч чаддаг. Мицуругыг нь болохоор ер нь байж бол хамгийн бага тоогоор исэн. Брэклэгээ багасгахын тулд ингээд ер нь декний үндсэн монструуд. За энэний араас хантрапууд. Хантрапууд болохоор ер нь бол хамгийн өндөр импакттай хантрапуудыг сонгож исэн. Трол энэ бол өч өдөр шүнжэнгөө бодсны үр дүн. Ер нь сквадын бүхэн дролт орсон. Энэний араас Макси ойлгомжтой 1 2 ааш бүгд фото болсон байх ер нь. Тэгээ 3 дахь ааш. Тэрний араас нь болохоор Тэмүү Максинууд. Ингээд сүүлийн 1 прулигаа бол хассан. Дек яг 40-тэй болох хэрэгтэйсэн болохоор. Тэгээ энэний араас нь болохоор 1 сондгооны бир орж ирж байгаа. Хайхдахгүй зүгээр яг азандаа нэгдэг гэсэн бир. За дараа нь спелүүд болохоор Hornetron, Sky Strikers оруулж ирсэн. Яг тэр нь шууд 1 карт Ями комбо. Тэгээ араас нь Ямигийн спелүүд энэ бол ойлгомжтой байх угаасаа бүгд мэдж байгаа. За Мицугийнхаа спелүүд нь болохоор Prayers энэ бол бүр OP карт, бүр кастом баг техник хийж хийх ёстой бүх юм ганцаар яадаг карт. Тэрний аргаас 2 ритуал спел орж байгаа. Ер нь энийг бол албаар 1 хийсэн. Мицу инжинээс нь болохоор тэгээд 2-оор тест хийж байгаа. Тийм. 3 байж болохын үед болно. Гэхдээ инжин гэдэг утгаараа дек хитрхийх бриктэй байлгамааргүй санагдаад ийгээс. Тэрний араас preparation of rights тэгээд Terry Rice map 2 орсон. Энэ Мицугичи стартер, энэ Ямигийн стартер гэсэн үг. Дахиад нэг нэр хөдөл гэсэн үг. Тэрний араас би уусаа жоохон дроллоос PTSD-тэй. Тэгээд дрол контролохын тулд ер нь энэ хоёрыг хамгийн түрүүнд хийсэн. Тэгээд сүүлийн 40 дахь карт нь бол Мицугийнхаа трапик гэсэн баг. За экстра дек. За экстра нь болохоор ер нь бол линк нэгүүд Ямиг бүтэн гаасалж байгаа. Кюкер гарч ирнэ. Нормал самунтсан сааж нөр альмираж болоо комбо орох боломжтой. Нибирүүд бол спайдерт нь. Энэ бол нөгөө нэг арклайтын бриж нь энэ болж байгаа. Тэгээд тэрний араас хэрэглээний 2 спел. Өвч 2 линк нь. За тэрний араас энэ болохоор Ямигаас Мицугаас Ямир орох хэмжээний. Энэгээр бол хаанаас ч ямар ч комбо шууд орж болно. Яг тэгэхээр шууд энэ синхронууд руу орж болдог. За энэ 3 синхрон руу сайн лайнаас шууд ордог. За тэрний араас яг үлцэн 3-аас ингээд энэ 3-ыг оруулсан байгаа. Угсаа ойлгомжтой байгаа. За сайд ер нь хийхэд амар хүндрэлтэй байсан. 4 эйл өнөт байсан. Тэгээ хамгийн түрүүнд retaliation хийсэн. Ер нь яг Ямига золж байгаа ч гэсэн Ями Мицу аль нь банишн дээр тоглож чадчихсан. Тэрний араас Heavy Storm Harpy 2 ирсэн. Одоо яг анзаараад үзвэл бүгд ардаа backcraft-тэй дуусаад байгаа. Бүх backcraft нь ер нь force ихэд тулд орсон. Тэгээд ер нь Labyrinth Sky гэдэг ер нь контролууд байсан болохоор шууд хийсэн. Тэрний араас 2 droplet орж байгаа. Ер нь board дэвлэхэд нэлээд хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр бол нэг ч шигэлсэнгүй. Гарт ер нь ирсэнгүй. Тэрний араас Red Reboot 2 солиум орж байгаа. Ер нь бол Elvinute-ийн контр. Эхний самны шууд зорилго. Тэгээд самны нэгэтлийг гэсэн чинь зарим хүмүүс level 7 синхронтрийг хийгээсэн. Тэгээд тэрний араас Deep Barrier 3 хийсэн. Энэ бол угаасаа ойлгомжтой. Нөгөө түрүүний ярьжсэн Sky Labyrinth 2-оос бусдын ер нь зогсоож байгаа. Бусад бүх методыг хэллээ тий. Тэгээд ер нь энэ хэд бол ингээд дандаа стандарт заавал орж ирлээ. Тэг үлдсэн 2 эвнэлээ. Дахиад ер нь background-ыг форслохын тулд. За сайт нэр ер нь хамгийн их ашиглагдж байгаа нь аль нь?
Сайдн дээр хамгийн их ашиглагдсан гэж ер нь өнөөдөр яг бүгд нэг гарч ирсэн. Тийм, ер нь бүгд нэг гарч ирсэн. Гэхдээ одоо энэ бол Sky тоглолт авсан, энэ Sky тоглолт авсан. Үлдсэн нэг тоглолт аваагүй юм шиг өндөө би санахгүй. За, ер нь нэг иймэрхүү. Тэгээд За, за тэгээ 3 сарын 15-ны тэмцээний ялагч нар мандах байлаа. Нормал.